Бурхан бидүүдийг өөрийнхөө хүүхдүүд хэмээн дуудаж, өөрийнхөө хүүхдүүд хэмээн тооцож үздэг болсон гэж хэлж байгаа. Тэгээ цаашаа үргэлжлүүлэн ингэж хэлсэн байна. Учир нь би бол ганц эргэтэн бус, харин олон эргэтэнтэй байдаг юм аа. Энэ 259 дэх хуудсан дээр шүү. 14 дэх ишлэлээс. 12-ийн 14 дэх ишлэлээс. Учир нь би бол ганц эргэтэн юм аа. Одоо ганц эргэтэн бус гэж хэлж байна уучлаарай. Харин олон эргэтэнтэй юм аа. Хэрэг өхөл би гар биш учраас биетэй холбоогүй гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. Хэрэг чих би нүд биш учраас биетэй холбоогүй гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. Хэрэг бүхэл би нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан юм бэ? Хэрэг бүхэл би сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх байсан юм бэ? Харин гэдүүгээ бурхан өөрөө хүсэнчлэн эргэтэн тус бүрийг биед байрлуулсан юм аа гэж бодож байгаа. Энэ бүх эргэтнүүд нийлээд нэгэн бий болдгоо гэж хэлж байна. 19 дэх ишлэл. Хэрэг бүгдээрээ нэг эргэтэн байсан бол би энэ хаана байх вүлээ? Харин гэдүүгээ олон эргэтэн байдаг ч нэг бий байна. Нүд чи надад хэрэггүй гэж галд хэлж чадахгүй. Эсвэл толгой та надад хэрэггүй гэж хөлд хэлж чадахгүй. Бүр суд дорой мэд санагдах эргэтэн харин ч шал өөр байх бөгөөд би бүр чих хэрэгтэй байдаг ажээ гэж хэлсэн. Та нар сонсоод үзээрэй, тийм. Харин ч суд дорой гэж санагдах тийм хүмүүс нь биеийн хувьд хамгийн чухал эргэтэн байдаг юм шүү гэдгийг энэ сануулж хэлж өгсөн байна. Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эргэтнүүдээ бид илүү хүндэл үзүүлдэг бөгөөд айгүй харагддаг эргэтнүүд маань илүү аятайхан байдлыг шаарддаг гэж хэлж байна. Юу гэсэн үг бол хүн энийг бодоод үзэхдээ тийм хүн хамаргүй амьдарч болоод ах шиг байна. Тийм асуулт орсон. Эсвэл одоо нүдээ алдчихад нүдгүй хүн амьдраад ах шиг байна. Чихгүй болсон хүн амьдраад ах шиг байна. Гаргүй болсон хүн амьдраад яваад ах шиг байна. Харин уушиггүй эсвэл илэггүй болсон хүн амьдарч чадахгүй. Хоёр бөөрэ алдсан хүн амьдарч чадахгүй. Зүрхээ алдсан хүн амьдарч чадахгүй. Юу гэж нөхөр бол эргэтэн хооронд нь тийм одоо өөр хоорондынх нь уялдааг нь энэ Паул ямар гайхамшигтайгаар хэлж өгч гэнэ үү? Зарим нэг хүмүүстэй би гарандаа дуртай, би нүдэндээ дуртай, би одоо юу гэдгийг хамрандаа дуртай гэж хэлж магадгүй. Энэ болгон чинь үзэгдэх эргэтнүүд гэж хэлж байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүс нь ямар их мөнгө төлөөд нэг энэ мөгөөсийг өндөрлүүлж байна. Бүр гайхаад олохгүй байна шүү. Би одоо энэ гоо сайхны мэс засал гэдэг юм ер нь нэг тийм байдаг байх гэж бодож байсан. Сүүлд би Монгол дээр аягүй сонсдог болчиход байна. Телевизээр болтол гаргаад сонин сэтгүүлээр болтол бичээд юу гэсэн үг бол та хүн болж төрсөн юм бол ийм их хэлэх ёстой гэсэн юм шиг нэг юм яриад байгаа юм шиг. Сүүлдээ хит их одоо ингээл тийм одоо ярилцаа. Тэгэл зарим нэг одоо дуучид тэгсэн гэл ингээл яриад байдаг гэж хэлж. Тийм би зүгээр бол өөрөө тийм уншаагүй гол нь ингээл сонсож явах тийм дандаа чихэн гэж ингээл буугаад байгаа байна. Тийм тэгээд яасан бэ гэхээр бол би сонирхоод энэ ер нь хэд ямархан үнэтэй гэдэг юм гээд асуусан чинь аим шигтэй үнэтэй юмнууд байгаа. Тийм би нэгэн одоо сэтгүүл уншижсэн чинь ботокс гэдэг нэг тийм шингэн шахдаг юм байна л да. Тэгээд тэрний яаж нөхөр бол шингэн шахтай зарим нэг хүмүүс ингэж үржлэн тэнийдэг гэж байгаа. Тэгээд ботокс гэдэг нь юу юм бэ гэдээ асуусан чинь тэр болохоор ингээд одоо энэ ч байгаа хэсэгтэй булчинг тайвшруулдаг үхүүлдэг нэг тийм одоо хол гэж хэлсэн байна. Тэгээд нөгөө хүмүүс нь гоё яригдахын тулд тэр хорыг очоод ингэ шахуулдаг гэж хэлж байна. Амжигт өвддөг л байна. Ингээ зүү ингээ шахаж оруулаад ингээ хийгээд байгаа байхгүй. Тэгээд нэг хэсэгтээ нөгөөх нь зүгээр болчихсон юм шиг байна. Тэгжсэн нь дахиад нөгөөх нь яг хөө яаж тэгэл хүний бие чинь тэгээд байгаад байх вэ? Ингээ сэргийдэг юм шиг байна. Сэргэнгүүтээ нөгөө үйлчлээ дахиад гараад ирдэг. Дахиад бөө мөнгө цуглуулж байгаа төлөөл хийлэгдэг. Тэгээ гайхаж байхгүй. Тэр хүн сэтгэл дээр юу гэж хэлсэн бэ нөхдөд хүн ямар аимшигтай болсон юм бэ гэж бодож байсан. Иргэн тойронд хүмүүс өсөж үхэж байхад чинь зөвхөн нэг ганц хоёр үйлчлэг арилгахын тулд тийм их мөнгө зарж идэг. Тэг өөрийгөө зовоож идэг. Энэ толгой нь яатсан хүмүүс юм байна уу гэж хэлж. Хүмүүс бидэнд харагдахын эргэтэнд айгүй их анхаарал тавьдаг. Маш их анхаарал тавьж идэг. Тэгсэн мөртөө үйл харагдах тэр эргэтнүүдэд анхаарал тавьдгүй маа гэж бодож байна. Яг л үүнтэй адилхан бид бүхэн заримдаа энэ сүм цуглаанд үзэгдэгч энэ хүү үйлчлэлийг хийж байгаа хүмүүсийг хараад энэ хүмүүстэр л бүх энэ сүмийн үйл ажиллагаа тогтдөг юм байна. Бурхан энэ хүмүүсийг илүү харж иж магадгүй гэж боддог. Харин тэгэхэд бид бүхэн дөнгөж өмнөх ишлэлээр юу гэж утсан бэ гэхээр
Бурхны юмд бол хүн болгон үн цэнтэй. Бурхан хүн болгоныг өөрийн хүүхдүүд хэмээн дуудсан гэж хэлж байгаа. Зарим нэг тийм сул дорой мэд санагдах, эсвэл тийм аюулгүй эвгүй мэд харагдах тийм эрхтнүүд бол илүү их одоо ая тавыг шаарддаг, илүү их бол чухал одоо үйлчлэлийг бол шаарддаг гэж хэлж байгаа. Харин бидний аятайхан харагдах эрхтнүүд тийм байдлыг шаарддаг ажээ. Харин Бурхан биеийг инхүү нэгтгсэн мөгөө дудагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлв. Ингэснээр бид дотор хагалт гарахгүй. Харин эрхтнүүд нь биеиндээ адилхан харамчтай байх юм аа гэж хэлсэн. Та нар юу гэж бодож байна? Биеийн бүх эрхтнүүд биеийнхээ төлөө санаа тавьдаг гэж бодож байна. Эсвэл хоорондоо байнга муудалцчихдаг уу? Гиз зүвдээд эхлэнгүүтэлтэй гиз одоо тийч бослог гаргаж яах гэсэн үг үү? Тэ? Надад анхаарал тавихгүй байна. Тэ? Надад анхаарал тавихгүй байна. Тийм учраас тэ надад анхаарал тавиа гэж тэнцээ ингээд бослог гаргаж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол яг тийм байна. Юу гэж нэгтэй та хэдийн тэр одоо гид цодоодоо ч юм уу те зовоогоод байгаа учраас зөвхөн өөрийнхөө үсэл амтлаг эргэтэн чинь те давмгаад амтлаг эргэтэндээ илүү ач холбогдол өгсөн учраас ходоод чи яаж нөхдөр бол сүлдээ яаж нөө бослог гаргаж штеп чи болохоо болчлоо гэж хэлж байна. Гэхдээ энэ хоёр хизээч хоорондоо те одоо хашихгүй за би ингээд саллаа чи одоо наана бай гэсэн юм гаргадаг. Бурхны хүмүүс те хоорондоо ив нэгдэлтэй байх тухай энэ ч хэлж байгаа. Иесус Христ дотор бид бүхэн нэгддэг, нэгэн биеийг бүрдүүлдэг гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Яагаад гэвэл бид бүхэн тийм эзний амлаад байгаа амлалтыг авч чадахгүй. Эзний өгөх гээд байгаа тэр ивэлүүдийг авч чадахгүй байгаа. Яагаад гэвэл бид нь хажуудаа суугаа хүннэ тийм ямар ч хамаагүй гэж бодож байгаа учраас танд тийм асуудал төрж байна. Та иргэн тойронд сууж байгаа хүний чинь асуудал тийм өөрөө чинь асуудлаас баг гэж ойлгож байгаа учраас энэ хүнд илүү их өөрөөсөө илүү их тийм анхаарал хандуулах шаардлагагүй гэж үзэж байгаа учраас та нар эзний ивэлийг бүрэн гүйцэд авч чадахгүй гэсэн байна. Бүх эрхтнүүд хоорондоо уялдаа та хоорондоо бие нэгэ тийм дэмжиж ажиллах юм бол энэ бие эрхтэн буюу энэ сүм үнэхээр энэ жинхэнэ эзний тийм мэлмийн дор төлөвшөж чадсан, хөгжиж чадсан, эзнийг ойлгож мэдэрч чадсан, ивэлийг нь амталсан тийм хүмүүс болж хөгждөг. Цаашаа үргэлжлүүлээд 26 дугаар эшлэл дээрээс хэрв нэг эргэтэн зовбол түүнтэй хамт бүх эргэтнүүд зовно. Хэрв нэг эргэтэн алдаршвал түүний хамт бүх эргэтнүүд баярлах болно. 27 дугаар эшлэл дээрээс идүүгээ та нар Христийн бие бөгөө тус тусдаа үүний эргэтнүүд нь юм аа. Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаар иш үзүүлэгч, гуравдугаар багш нар, дараа нь гайхамшиг үйлдэгч хүч, дараа нь эдгээрх билгүй туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьж өгсөн гэж хэлж байгаа. Бүгд элч нар гэж юу? Бүгд иш үзүүлэгчд гэж юу? Бүгд багш нар гэж юу? Бүгд гайхамшиг үйлдэгчд гэж юу? Бүгд эдгээрх билгүүдэг гэж юу? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж юу? Бүгд хэлийг тайлбарладаг гэж юу? Харин үлэмж агуу билгүүдийг хүсэн тэмүүлэгтэн гэж бол энэ ч хэлсэн. Юу гэсэн хэвэл бол та бүхнийг эзэн дуудсан учраас та бүхнийг бүгднийг чинь ашиглахыг хүсэж байна. Ядаж хажууд сууж байгаа ганц нэг хоёр хүнтэйгээ танилцаж, дотносож тэр хүнийхээ төлөө санаа тавьдаг ийм сүм цуглаан болгохыг танаас хүсэж байна. Тэгж чадахгүй юм бол эзний хүсэж байгаа хайр ивэлийг бид бүхэн авч чадахгүй маа. Манай гэр бүл бол их дуугүй гэр бүл. Манай одоо ихнэр надтай суухаас өмнө манай гэрт очичоод гайхдаг ус. Ямар эвгүй юм бэ гэж бодож хэлдэг ус. Яг тэр хүн болгонд дор бүртээ ингээд юм хайгаал ингээд чимээгүй суугаад. Отгойг нь очихдоо би бүр толгоо өвдөө тэ гар зурх байгаа юм шиг болж байгаа шүү дээ. Нэг л тийм том үдшилгэнд очсон юм шиг санагдаж байгаа шүү. Тэгээ нэг удаа өрхөж яхад отгоо намайг гэртээ дуудаад аюу отгоотой би гэртэнд очиж байгаа. Тэгээ намайг жижиг өрөөндөө суулгачаад нөгөө чинь гайхчих. Би дотор нь юм уу шээ ганцаараа суугаад байлаа. Ирдүү суугаад байлаа. Байдаг. Мэдгүй хэр удсан юм бүү мэд. Би нөгөө айгаад байгаа шүү дээ. Энэ таньж мэдэхгүй айдруу тэр очиж бужигнж байгаа хүмүүст яваад авчихад бас хэцүү. Тэгээ тэд ороо ингээд хүлээгээ суугаад байгаа байхгүй. Тэгсэн чинь удаж отхоо хаалга онгоолгоод ороод иж байгаа. Тэгсэн хүн чи юу гэж байгаа юм гэж. Юусе намайг дагуулж ичээд нөгөө гэр дотор оронгуудаа намайг байгаад тийм малтсан сууж байгаа байхгүй. Тэр үед надад аягүй юу санагдаад баг вор хормоо санагдчих тийм. Намайг гэлдээ дагуулж ичээд
Тэ жижиг өрөөнд ороод чад малтаа даалга болчихно гэдэг чинь ямар янзын хөнгөлөөр юм байдаг гэж бодогдчих. Тийм алдаа битгий гаргаарай. Юу ч нэгтэр бол манай гэр бүл отгоогийн гэр бүл тис сандаа гэр бүл байгаа байхгүй юу? Тэ? Ямар ч байсан хамаагүй. Шуугж гин үү эсвэл чимээгүй вэ хамаагүй. Эцэг эхчүүдийн хамгийн их гол санаа зовдөг юм чи юу вэ гэхээр бол хүүхдүүд хоорондоо эвтэй байна уу гэдэг дээр эцэг эхчүүд хамгийн их анхаардаг. Өнгөрсөн 7 хоног би зарим нэг сүмийн удирдагч нартай суугаа те гэр бүл төлөвлөлтийн тухай ярьжсэн байхгүй. Тэгээ хүүхдүүдийг хэрэг хол зайтай гаргуул зүгээр юм ойлгон гаргуул зүгээр юм уу гэдэг ингэж ярьжсэн. Тэгэл маргалдаад эхлэхгүй. Тэгээ хамгийн гол маргалж ярьжсэн зүйлийн нэг нь юу вэ гэхээр хүүхдүүд те хоорондоо эвтэй байхын тулд яах вэ гэдэг дээр л яриад байгаа байхгүй. Ойлгон байх юм бол би эндээ санаад байдаг, хол байх юм бол би эндээ бүр холдчихно гэдэг ингэж яриад байгаа. Юу гэсэн тэр бол эцэг эхийн хүсэл юу вэ? Хүүхдүүдээ эвтэй наримттай байгаасаа гэж хүсдэг. Хүүхдүүд минь алдартай хүмүүс болоосоо эсвэл их мөнгө төрөхтэй болоосоо гэж хүсгээс илүү эцэг эхчүүдийн цорын ганц хүсэл бол ийм нэг талтай би нэг түшиж тулсан, би нэг хайрсан ийм хүүхдүүд байгаасаа гэж хүсдэг. Тэнгэрийн эцгийн хүсэл энэс хэр ялгаатай болж байна бодож. Надад бол ялгаа байхгүй харин ч тэрнээс ч илүү ихээр те бид бүгдийг ийм нэг талтай нэг хүн шиг байгаасаа гэж хүсдэг баг. Эзний нэрд дуудагдсан хүүхдүүд бид бүхэн энэ тий тал дээр анхаарал тавих хэрэгтэй. Бид бүхэн тий хажууд байгаа хүмүүстэй анхаарал халамж тавьдаг хүмүүс байна. За ингээд цөмөр Галатын 6 дугаар бүлгээс би та бүхэнд хэд хэдэн дөрвөн болоо чухал тий зөвлөгөө өгмөр байна. Дөрвөн зөвлөгөө өгмөр байна. Энэ асуудлыг шийдэх дөрвөн зөвлөгөө би та бүхэнд өгмөр. Үнэхээр та бүхэн эзний хайртай хүүхдүүд болохыг хүсэж байгаа юм бол тий үнэхээр ивэл хайрыг авъя гэж хүсэж байгаа юм бол та өөрсдийнхөө амьдралд нэг өөр шинжилэл хий гэж тий өөрийнхөө энэ одоо зөвхөн хуваа бодсон эсвэл одоо толгой тавьсан өөрсдийнхөө асуудлыг шийдэх гэсэн ийм байдлаас гарыг гэж хүсэж байгаа юм бол энэ дөрвөн зүйлд таамар анхаарал тавина. Галатын 6 дугаар бүлгийн эхний дөрвөн ишлэл байгаа. Ишлэл болгоно дээрээс үзье. Тий энэ 287 дахь хуудсан дээр байгаа. Ах トゥ нараа хэрэг хүн ямар нэгэн буруу юмд эзэмдүүлсэн бол сүнслэг та нар түүнийг дүлгөөн байдлын сүнс дотор шинжлэн засагдсан гэж хэлсэн. Ингэхдээ өөрийгөө хич хянаж бай. Эсвэгээс чи мөн солигдчихвээ гэж хэлсэн. Юу гэж хэлж гэнэ үү? Та нар хин нэгэн хүн чинь хажууд чинь байгаа ахан дүүс чинь ямар нэг юм буруу юмд эзэмдүүлсэн бол сүнслэг та нар түүнийг дүлгөөн байдлын сүнс дотор шинжлэн засагдсан гэж хэлсэн. Гэхдээ та нар болгоомжтой байгаарай. Өөрсдөө байнга хамгаалж өөрсдөө бас одоо сүнслэг байдлаа алдахгүй төлөө бас залбирэн гуйж байгаа гэж хэлсэн. Сэтгэлээр бүү унаараа гэж хэлж байгаа. Эсвэгээс чи өөрөө соригдох болно шүү. Эхний чухал зорилго бидний хийх ёстой, үйлдэж явах ёстой. Сүнслэг байдлаараа дороотож, уруудаж, бозрон муу зүйлсэд эзэмдэж байгаа хүний хажуугаар чимээгүй бити өнгөрөөч. Чимээгүй бити өнгөрөөд яваач. Заримдаа бол одоо хүмүүсийг дэмжинэ гэдэг бол зүгээр нэг сайхан магтаал улсах нь гэж ойлгоод байдаг. Тийм биш ээ. Хүмүүст чин сэтгэлийн зөвлөгөө өгөж сураач гэж боддог. Заримдаа энэ хатуу хэлэхээр одоо ирдэг. Заримдаа энэ дүлгөөн байдлаар ирдэг. Хүн болгон янз бүрээр тусгаж авдаг. Тийм учраас эзэн та бүхнийг яаж өдөрж байна? Яг тэргээр та бүхэн сүнслэг байдлаар бие биендээ анхаарал халамж тавиач гэж хүсэж байна. Хажууд нэг хүн чинь сүнслэг байдлаар унж байхад зарим тоохгүй өнгөрж байгаа. Ирээ та бүхэн өөрийнхөө хажууд байгаа ахан дүүс нартай яаж хандна уу? Анхаарал хэрэг хэмжээтэй тавина уу? Тийм байдлаар яаж нэг хөтөл бол эзэн бас танад анхаарлаа тавьдаг гэж хэлж байгаа шүү. Цаашаа үргэлжлүүлээд 2 дугаар ишлэл дээр нэг нэгнийхээ ачаанаас үйлц гэж хэлсэн. Тийхүү Христийн хуулийг хэрэгжүүлэх түн гэж хэлж байна. Нэг нэгнийхээ ачаанаас үйлцэх түн гэж хэлсэн. Заримдаа хүнд ачаа ганцаараа үрээ явна гэдэг нь хэцүү байдаг. Хүн болгон энэ ч маш хүн түнд ачаануудыг үүрээд явж байгаа. Биенийхээ төлөө залбирлах гуйлт хийж өгч байж. Зарим тохиолдолд бодит тусламжийг биендээ үзүүлж судалгаая гэж хэлж байгаа. Өнгөрсөн 7 хоног би нэгэн Элин Вайтийн намайг уншиж байхад бид бүхэн яагаад ийм дорой байдаг вэ? Яагаад энэ дэлхийд ийм их дорой бий болсон бэ гэхээр бол бие биенийхээ ачаанаас үйлцэх дургүй учраас
ийм асуудал гараад байдаг гэж бол хэлсэн байгаа байхгүй. Гурав дахь нь. Учир нь хэрвээ хэн нэг нь юуч биш чадлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэж байна гэж хэлж байгаа. Юу гэсэн тэр бол зүсдгэлээ тийм даруй болох гэж бол хэлж байгаа. Бусдаас өөрийгөө илүү гэж битгий хийзээ бодож байна. Миний бодол санаанд тийм бодор муу сүнс олж иж дандаа надад тийм буруу юм хэлж өгөх гэсэн. Заримдаа хүмүүсийн талаар бодож байгаа бодол маань бол дандаа буруугаар иргэцсэн байж байдаг. Дандаа нөгөө нэг бол муу маань энэ тэр хүн чадахгүй энэ хүн ингэх ёстой гэж энэ бодол төрж идэг. Би эзэн хандаад тийм эзэн минь би өөрөө хэн билээ гэж асуучдаг заримдаа. Би өөрөө хин юм бэ? Таны өмнө хин ингэж асуудаг. Тэнгүүд миний тэр дэше босчилж ирсэн бардам зан гинт маш хүндрээс доош ундаг. Заримдаа хин нэгэн хүнд би ингээл зөвлөгөө өгж байгаа л тийм. Бодол муу сүнсний уруу татлан ороод өөрийгөө би чи бас гайгүй биш үү гэсэн тийм бодолтой бас автагддаг. Тэгээд би хин юм бэ гэж боддог. Би өөрийгөө аврах эсвэл өөрийгөө хоолж ундлах тийм агуу хүч чадалтай нэг мөн үү? Бид нар цээжэд хэлсээр би өөрийгөө амьдруулж байна. Би сайхан амьдарч байна гэж бодож ийж магадгүй. Энэ болгоны чинь эзэн өгсөн шүү. Эзэн өгсөн учраас нэг л өдөр биднээс асууна гэж хэлж байгаа шүү дээ. Миний өгсөн зүйлсийг боломжуудыг та нар яаж ашигласан бэ гэж асууна гэж хэлж байгаа. Би энийг бүгднийг өөрөө идээд дууцсан би өөрөө хэрглэж байгаа гэж хэлэх юм бол эзэн тэрэнд бол тэгдэл их дуртай байхгүй байна. Эзэн биднийг бусдад ивэхэнд бол өгөөсэй гэж өгсөн гэж хэлж байна. Дөрөвдөх нь сүүлчийнх нь харин хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй өөрөөрөө сархих болно гэж хэлсэн. Хүн бүр өөрийнхөө үйл хэргийг шалга. Бусдын үйл хэргийг битгий шалга гэж хэлсэн шүү дээ. Есүс хэлсэн байдаг. Та нар бусдыг ямар хэмжээсээр хэмжинэ үү? Яг тэр хэмжээсээр чинь би та нарыг хэмжиж үзэн шүү гэж хэлсэн байдаг. Чи өөрөө тэр хэмжээс нь багтах юм уу гэдэг чинь би шалгаж үзнэ гэж Бурхан амласан байдаг. Тийм учраас бусдыг шүүхээс өмнө өөрийнхөө үйл хэргийг шүүж үзэх гэж хэлсэн. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй өөрөөрөө за энэ чинь сайрахгүй байх болно гэж хэлж байгаа байх гэж бодож байна. За ингээд бол юу гэж яах вэ? Бидэнд цаашаа үргэлжлүүлээд уншия гэж хэлж байгаа маш их зөвлөгөөнүүд байна. Эзэн бидүүдийг маш их хайрлж ивэдэг учраас биднийг өөрчлөхийг хүсэж байна. Маш их сайн камераар зураг авахд тийм. Яг тэр авж байгаа хүнийхээ дүнсийг бол маш сайхан тодруулаад цааталт байгаа зүйлсийг ингээ бүдгэрүүлчихдэг. Тийм зургийг харахад тийм яг авах гэж байгаа зүйл нь тийм гоё тодруулаад гараад ирсэн байдаг. Үүнтэй адилхан Есүс Христ тийм зөвхөн өөрлөө анхаарал хандуулсан хүмүүс тийм ямар болдог юм бэ гэдгийг бас бидэнд харуулж өгч. Бид бүхэн Есүслөө харж байхад тийм өөрсдийн тэр бодрол булаа муу бүхнээ бид бүхэн мартаж гээж эхэлдэг. Яагаад бид нар юунд анхаарал хандуулах ёстой вэ гэдгээ маш тодорхой олж чаддаг. Хэрвээ та бүхэн ийм байдал дээр анхаарал хандуулж чадахгүй байгаа бол эзэн Есүс таны зүйлсэд орж ирэх хэрэгтэй байна гэсэн үг. Есүс бидэнд энэ болгоныг харуулж өгч чаддаг. Есүс бидний өөрийн хүүхдүүд гэж дуудсан. Эцэг хүн өөрийнхөө хүүхдэд ямар их халамж тавьж хүүхдүүдэд зөв тийш нь чиглүүлэхийг хүсдэг үү? Яг түүнтэй адилхан. Эзэн та бүхнийг чиглүүлэхийг хүсэж байна. Эзэн хандаад бидний энэ байдлыг та өөрчилж өгөөч. Яг л нэг бие эргэтэн мэт таны нэр дор нэгдэж нэгэн бие босгоход та туслаач гэж хүссэн. Яг л нэг эргэтэн бие адилтай бие нэгэ дэмжиж тэтгэсэн тийм хүмүүс болцгоё гэж Тэмэр эзэн залбирэн гойцгаая. Зүс сэтгэлээ та бүхэн нээгэж гэж хүсэж байна. Есүс бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг бодож үзээч тунгаагаач гэж бол хэлмээр. Тэр бидний төлөө энэ орчлын ертөнцийн хамгийн өндөр төлбөрийг төлсөн гэж хэлж байна. Тэр өөрийгөө бидний төлөө зориулсан. Тэгээ та бүхнийг эзэн хамтан зүс сэтгэлээ нээгээд залбирэн гойхгүй гэж хүсэж байна. Агуу
ертөнцийн эзэн хайр таав минь. Биднийг хайрлаж бидний төлөө бүхнээ зориулж байдаг агуу эзэн минь. Та энэ орчин ертөнцийн хамгийн үнэтэй төлөөсийг төлж биднийг буцаан үрдэ авсан. Агуу хайр эзэн минь ээ. Яг энэ цаг мөчид эзэн минь та ариун сүнсээр бидний зүсгэлийг хөндөж өгөөч тансгууж байна. Бидний хуваа хичээсэн, өөрийгөө ботсон, бусдыг үл тоосон ийм зүсгэлээс биднийг ангижруулж өгөөч. Эзэн минь та өөрийнхөө хүүхдүүдийг эвтэй найртай бие нэгэ дэмжсэн, тусалсан. Бие нэгэ хүчрхэгжүүлсэн хүүхдүүд байхыг хүсдэг дайрхан. Бидний эзэн минь биеиндээ анхаарал халамж тавьдаг тийм хүмүүс байлгаж өгч бидний зүсгэлийг та ариусгаач тансгууж. Ингэснээр бид бүхэн олон мэдлэг хөгжиж, олон мэдлэг баяр хөөрөөр дүүлж энэ амьдралын утга учир нь юу вэ гэдгийг бид ойлгож мэддэг болдог эзэн. Агуу эзэн хайр минь бидний сэтгэлд орж ирж эзэн минь. Таны хайртай хүүхдүүд болох тийм эрхийг бидэнд өгсөн гэдгээ дахин сануулж өгөөж эзэн минь. Хүүхд болгон өөрөнгөсөн хариуцлагатай байдагтай адилхан, эцэгийнхээ өмнө хариуцлага хүлээдэгтэй адилхан. Эзэн минь та бид бүгдийг ив нэгдэлтэй, биеийнхээ төлөө санаа тавьсан хүүхдүүд байгаасаа гэж хүсдэг. Эзэн минь таны хайрыг мэдсэн хүмүүс биенийгээ хайрладаг. Таныг хайрлсан хүмүүс эзэн минь биенийхээ төлөө анхаарал халамж тавьдаг. Бидний өдөртөөч. Бидэнд үгээ зааж өгөөч. Бидний зүсгэлийг шинжилж өгөөч. Энэ бүгдийг тань өхөө. Ариун Есүсийн нэрээр хүлээн. Амен. Та бүхнийг бас өгөөж байна. Дэлхийн нүгэл автацсан би зүг өхих гинтэ хөө эзэн намайг хайрласан учраас би шин амьдрал олж авсан.